Сайн байцгаана уу? Өнөөдрөөс эхлээд бид өөрсдийн YouTube хуудасында мэдээлэл технологийн чиглэлийн мэдлэг олгох зорилготойгоор видео хичээлүүдийг бэлтгэж оруулж байх болно. Миний хувьд C програмчлалын хэллэгийг эхнээс нь хавуулаад заах болно. Энэхүү хичээл нь шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн Cisco Tech Club-ээс хэрэгжүүлж байгаа. За юуны өмнө өөрийнхөө мэдлэгийг хэлэх гээд энэхүү видеог мань үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Мөн дээрээс нь бидний эрдэмтэн доктор багш нарын хэмжээнд зааж чадахгүй зөвхөн өөртөө мэдлэгийн хүрээнд заах учраас зарим зүйлсийг дутуу заах юм уу магадгүй ямар нэгэн алдаа гаргаж болзошгүй гэдгийг сануулгах нь зүйтэй. Тэр бүгдээрээ хичээлээ эхлүүлцгээе. Програмчлалын хэллийг ярихаас өмнө програм гэж юу вэ гэдэг талаар товчхон ярилцъя. Бидний хэрэглэдэг компьютер маань хоёр зүйлээс бүрддэг. Нэг нь hardware буюу keyboard, mouse, компьютер доторх эд ангиуд буюу гарт баригддаг зүйлсийг хэлдэг бол нөгөөх нь software буюу програм хангамж. Тэгэхээр компьютер маань энэ хоёр зүйлээр бүтдэг учраас програм маань компьютерийн салшгүй нэг хэсэг байх нэ. Бид өмнө нь ямар нэгэн хакертай кинон дээр магадгүй Matrix гэх кинон дээр яг энэ шиг 01 гэсэн тоон цавнуудыг харж байсан баг. Тэгвэл компьютер маань яг үүний адилаар 01 гэсэн маш олон тоон цаваагаар ажилладаг байх нь. Анх компьютерийг бүтээж байхад зөвхөн 01 гэсэн тоон цаваагаар л кодыг бичиж байсан. Гэвч ингэж кодыг бичих нь нэгдүгээр цаг хугацааг маш их үргэхээс гадна кодыг ойлгоход маш их төвөгтэй болгодог. Үүнийг хэлбэрчлэх зорилготойгоор програмчлалын хэллүүд бий болцгоосон. C хэл маань дэх үедээ маш олон хүмүүс хэрэглэдэг байсан. Одоо ч гэсэн C хэллийг хэрэглэдэг хөгжүүлэгч нар олон байдаг. За тэгэхээр бидний ямар нэгэн програмчлал хэл ашиглаж бичсэн код маань яг ажиллах үедээ компьютерийн ойлгож чадах машины хэл буюу 0101 гэсэн тоон цаваа руу хөрвүүлэгдэж ажилладаг байх нэ. За хэдүүлээ програмчлалын хэл гэж юу болох талаар, програм гэж юу болох талаар товчхон авч үзлээ. Одоо хамгийн ихний энгийн жишээ кодыг хэдүүлээ бичиж туршиж үзнэ. За ер нь програмчлалын хэл сурж байгаа хүн болгонд баг стандарт болж тогтсон зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр Hello World гэсэн үгийг дэлгэцэн дээр хэвлэж харуулдаг програмыг бичиж туршдаг гэсэн үг. Хамгийн дөрөндөө. Тэгэхээр бүгдээрээ C програмчлалын хэллийг ашиглаж энэхүү Hello World гэсэн өгүүлбэрийг дэлгэцэн дээр хэвлэж харуулна. За код бичлэхээс өмнө бид нэр хамгийн дөрөндөө DevC++ гэсэн энэхүү програмыг өөрсдөө компьютертаа татаж суулгасан байх шаардлагатай. За хэрвээ та татаж суулгаагүй бол доор тайлбар хэсэгт хэрхэн яаж татаж суулгах талаар видео оруулсан байгаа. Тэрийг дагаж дураагаад татаарай. Хэрвээ татсан бол бүгдээрээ кодоо бичиж эхэлцгээе. За DevC++ програмыг нээгээд харангуут яг тэнд яг ийхүү харагдаж байгаа. Бид нар хамгийн дөрөндөө файл үүсгэх ёстой. За тэгэхэд бол файл орлоо. Nav дотроо source file гэдэг нэгээд одоо бид нар өөрсдийнхөө кодыг бичих файлаа үүсгэжлээ гэсэн. За эхний ээлжинд та бүхэн яг миний бичиж байгаа кодыг дагаа бичээд үзээрэй. За яг дараагийн хичээл дээр энэхүү код маань яг юу илэрхийлж байгаа вэ гэдгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаад явах болно шүү. За би хамгийн түрүүнд эхний мөрөн дээрээ нэг ийм код бичээд доошоо мөр шилжиж агаад нөгөө дэлгэцэнд хэвлэх үгээ би энэ дотор бичээд өгнө. За бид нэр C програмчлалыг ашиглаж бичсэн ямар нэгэн кодоо ажиллуулахдаа энэ дээр харагдж байгаа 3 дөрвөлжингийн энэ 3 дахь дээр нь дараад ажиллаж болдог. За ажиллахаас өмнө хадгалаагүй бол эхлээд хадгалах хэрэгтэй. За би Hello World гэж нэрлээд өөрийнхөө десктоп дээр хадгалжээ. За save хийсний дараа код маань автоматар ажиллах хэрэгтэй. За та бүхэнд нэг ийм хар цонх харагдаж магадгүй. За энийг бол консоль цонх гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний нэг дэлгэцнэр гарах гээд байгаа Hello World гэсэн өгүүлбэр маань энэхүү консоль цонхон дээр харагдсан байгаа. Hello World гэж. За ямар ч хэдүүлээ эхний ээлжинд хамгийн ихний програм кодоо бичиж туршиж үзлээ. За яг одоохондоо энэхүү кодыг та бүхэн ойлгохгүй бол үүн дээр нэг санаа зовох хэрэггүй. Бид нар дараагийн хичээл дээр яг энэхүү код нь ямар утгатай вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаад явах болно шүү. Хичээлийн төгсгөл би бас нэг сонирхолтой зүйлийг та бүхэнд харуулъя. Анхны компьютер маань иймэрхүү төрөлтэйгээр харагддаг байж. Тэгэхээр анх зөвхөн програмчлалын хэлний мэдлэгтэй, програмчлалын хэллийг ойлгодог хүмүүс л компьютерийг ашиглаж чаддаг байсан бол техникийн хэрэгжийн хэрээр Graphical User Interface гэдэг зүйл гарч ирсэн.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр альва мэдээллийг зурган байдлаар дүрслэх болсноор ер нь хүн болгон компьютерийг ашиглах боломжийг нээж өгсөн байдаг. Тэгэхээр биднийх Windows гэсэн үйлдвэрлэлийн системийг програмчлалын C хэлийг ашиглаж бичсэн байдаг. Тэгэхээр бид нэр хэрвээ C програмчлалыг хэлээ бүр гүнд нь орж судалж бичиж чадах юм бол бүр одоо Windows гэдэг шиг өөрийн гэсэн үйлдвэрлэлийн системийг хүртэл зохиох боломжтой гэсэн үг. Тэгэхээр бүр айгу кул байгаа. За өнөөдрийн хичээлийг энэ хүрээд өндөрлөө. Бид нэр дараагийн хичээлээр програмчлалынхаа талаар илүү дэлгэрүүлж үзэх учраас дараагийн хичээлдээ минь хамтаагаарай. За амжилт хүсье. Баярлалаа.